Эдний түүх 1 минутанд цувралаас. Монгол Улсын засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаар тогтоолоор цагдаагийн дээд сургуулийг анхан шатны үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг давтан сургах болон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чиг үүрэгтэй цагдаагийн академи болгон өөрчлөн зохион байгуулжээ. Ийхүү цагдаагийн академи нь цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх, гал түүмэртэй тэмцэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, тусгай дунд болон дээд боловсролтой офицер бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үндсэн чиг үүрэг бүхий шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллага болсон юм. Цагдаагийн академийн байлдааны тугийн залааг Монгол Улсын мандаа уяаж Даваа хүүгийн хонгор азраг, Улсын алдарт уяаж дэд бүтцийн сайд Бат хүүгийн хул азраг, Малчин тогоогийн улаан буурал соёолын үрээний дэл сүүлнээс дээжлэн авч сүлдний гэлбэр орой залааг зэвсэг төвчний Тэг 165 дугаар ангийн үйлдвэрт хийлгэж Далбааг бүртөө төрийн өмчөд үйлдвэрийн газрын захиалга засгийн оёдолчин Мягмар сүрэн уралсан байна.